Монгол Ардын намын баг хурлын тооллогын комисс хэвлийн баг хурал хийлээ. Халамж тэтгэмжийн төсөв сүүлийн 15 жилд 51 дахин нэмэгдсэн ч ядуурл буурсангүй. Багш нарын цалинг нэмдэггүй юм гэхэд нэмэлт орлого олох боломжоор хангахыг хүслээ. Энэ онд төрийн албанаас 20 гаруй мянган алба хаагчийг цомгтгожээ. Оромтөргөө үзэгчдээ Тэнгэрлэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр танд үзүүлэхэд бэлэн боллоо. Сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болно. За өнгөрсөн бямгаарагт болсон Монгол Ардын намын баг хурлаар Монгол Ардын намын даргын сонгуул болж Цэвгийн амар баясгалан 87% саналаар тус намын даргаар сонгогдсон. За гэхдээ эхний шатны санал хураалтаар нийт гишүүдийн 3/2-ын саналыг 2 нэр дэвшигч авч чадаагүй тул дахин санал хураалт явуулсан. За энэ санал хураалтын талаар 2 нэр дэвшигчийн тал одоо хүртэл маргаж байгаа юм а. Өнөөдөр 2 тал энэ тухай мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын 8 дугаар баг хурал хаврын улс төрийн их үмээний үргэлжлэл гэж хэлж болохоор байна. Монгол Ардын намын баг хурал эхлэхдээ ирсэн 478 гишүүнээс 442 гишүүн эх орны өнцөг булан бүрээс цуглжээ. За хурал үндсэндээ 3 цаг тутам завсарлаж байсан. Намын даргад өрсөлдөгчид илтгэл тавьсны дараа гишүүдийн асуултад хариулт авч байсан юм а. Ингээд эхний санал хураалтад 442 хүн орж 56% нь амар баясгаланд 44% нь зандан шатар саналаа өгсөн байна. Намын дүрмээр 3/2-оос дээш хувиар буюу 66% санал авсан нь намын дарга болно гэж заасан байдагч хэн нь эхний санал хураалтаар авч чадаагүй байна. Харин 2 дахь санал асуулга болохын өмнө зандан шатар болон түүний дэмжигч тал хурал хайж явсан гэх мэдээлэл тараад байгаа нь өнөөдрийн маргааны гол сэдэв болж байгаа юм а. Энэ маргаанд намын хяналтын хорооны дарга Баярбаатар ийм тайлбар хэллээ. Эхний санал хураалтын 442 хүн санал өгсөн гэж би хэллээ тийм ээ. Энэ 442 хүнээсээ 3/1-гээ тооцоод явчихж байгаа. 3/1-гээ тооцоод явчихж байгаа. За ингээд дараагийн санал хураалт болох үед бол одоо эцгийг дахиж одоо үзэхэд бол 321 гэсэн тоо гарч ирсэн. За би түрүү хэлсэн баг хурлын эрс өөрөө бүртгэхэд хурал нээх эрс бүртгэхэд 3/2-оор давсан байх хэрэгтэй гэдэг эрсээрээ босгоод энэ 321 хүн бол давсан. За ингээд 321 хүн санал хураалтанд оролцож 275 хүн нь бол одоо нэр дэвшигт Цэвгийн амар баясгаланг дэмжиж санал өгсөн бол 46 хүн бол одоо саналаа өгөхгүйгээр цагаан утас одоо илгээсэн буюу үндсэндээ хүчингү саналын утас буюу эсрэг байр суурийг илэрхийлж яана гэж үзэж байгаа. За хуралд оролцсон нийт гишүүдийн гэж одоо манай намын дөрмийн үг байж байна. За оролцсон гэдэг үгний чинь нөгөө талнаас оролцохгүй байх эрхийг бид нар бол хангаж өгж байгаа юм хэлбэр юм а гэдгийг хэлээ. Дараагийн нэг асуудал нэг хүнийг яагаад дахин санал хураалтанд оруулах болсон юм бэ гэдэг асуудал өөрөө тулж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн улс төрийн намын үйл ажиллагаанд баримтлах зарчим гэж байгаа. Энэ зарчмын 2 дугаар зүйл дээр нууцаар санал хураалт явуулах гэдэг энэ хуульч биш, энэний өмнөх хууль дээр ч одоо энэ залтал байж исэн. Энийгээ дагаад манай намын хүний асуудлыг хилцэж байгаа бол нууц санал хураалт явуулна гэдэг юм дүгтэй. Тэгэхээр энэ юу гэсэн үг өнгөрсөн хугацаанд бид олон хурлаа хийж исэн. Өнөөдөр нэр дэвшигчгүй одоо өрсөлдөгчгүй ганцхан нэр дэвшигч байсан ч гэсэн бид нууц санал хураалт явуулдаг. Ардын намын дөрмөр юу зохицуулдаг гэхэл зүгээр ерөөсө 3/2 авсан хүн л намын дээр болно шүү гэж. Тэрээс хэдэн үе шат явах асуудал ерөөсөө байдгүй. Тоолын комисс бол одоо бүрэн эрхийнхээ дагуу 2 өвчтөд зохион байгуулсан. Тэгээ хамгийн одоо эхний санал хураалт нь намын дараа эхний санал хураалтын журмаа танилцуулаад 442 хүн оролцсон. За 56% санал авсан учраас бид нар дараагийн санал хураалтыг зохион байгуулсан. Тэр үед дахин эрс бүртгэхэд 321 хүн байсан. 321 хүн бүгдээрээ санал хураалтанд оролцоод 275 хүн амар баясгаланд дэмжсэн байна шүү дээ. Харин Монгол Ардын намын хуулийн элцгийн дараа буюу яг одоо намын аппаратад ажиллаж байгаа төвлөртөр энэ баг хурлыг бүхэлдээ олон дүрм журам зөрчсөн баг хурал болсон гэж мэдээллээ. За тэрээр хэлэхдээ намын дарга оюун эрдэнэ албан ёсоор намдаа өргөдлөө өгч даргийнхаа асуудлыг чөлөөлөөгүй. Ингэснээр намын дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Эхлээд чөлөөсөн нэг тогтоол. Дараа нь сонгож батлсан нэг тогтоол. Эдэг дараалалаар бэлдсэн байсан. Гэтэл айгүй сонирхолтой. Их хурлын даргалагч маань уншихдаа нэг тогтоол дээр хоёуланг нь оруулчих. Чөлөөсөн тогтоолын 1-р залтаар 2-р залтаар нь батлсны заач гэдэг явуулж ирж байна. За энэний ард бол ерөөсөө нюансууд маш ойлгомжтой. Хуулийн нюансууд маш ойлгомжтой. Юу вэ гэхээр хууль заасны дагуу, дүрм заасны дагуу аль нэг нэр дэвшигчийн 3/2-ын санал аваагүй тохиолдолд
намын даргаыг батламжлах сонгох хууль зүйн болон дүрм. Тэгэхээр яах нь вэ? Тогтоол маань зэрэг гарахаар хийчдэг. Хэрвээ хэн нэгэн сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга маань хിവэрэ байх үндэслэл багхгүй. Ердөө нюанс нь энэ юм. Ийхүү баг хурлын шийдвэрт одоо хүртэл эргэлзэж байгаа талуудын маргааныг дээчүүх Монгол Ардын намын даргаыг батламжлах хэсгээс шалтгаалan эцэслэгдэн шийдэгдэх юм а. За хуулиараа бол улсын дээчүүх 30 хоногийн дотор батламжлах ёстой юм байна. Хэн дуртай нь нууц гэх нэрийн дор дуртай үедээ тушаал гаргаж байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болсон байгаа юм. За 2016 онд төрийн нууцын тухай хуулийг төрийн болон албаны нууцын тухай хууль болгон өөрчилснөөр энэ бүхний эхлэл тавигдсан. Аль нэг төрийн байгууллага авилгатай тэмцэх газраас нэр төдийхнөөр санал авч улмаар байгууллагын удирдлагууд нь өөрсдөө үүнийг нууцад авна гэд баталчихдаг жишгээр 68 байгууллагын 882 мэдээлэл нууцад орсон байгаа юм. За ингээд 9 жилийн өмнө баталсан хуулиа эргэж буцаах хуулийн төсөл боловсруулж байгаа юм а. Төрийн нууц гэдэг нь төрийн нууцад хамааруулсан задруулах өргөдүүлсэн тохиолдолд үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлдэг. Харин төрийн байгууллагын нууц бас л ялгаагүй. Тухайн байгууллагад хохирол учруулах мэдээллийг хэлдэг. За гэхдээ яг юуг нууцад хамааруулах вэ гэдэг жагсаалт нь хүртэл нууц байдаг гэлээ. За нэг бодит кейс дуртахад нэг аймгийн хоц төлөвлөлтийн төлөвлөгөөг нууцад хамааруулсан байжээ. Бага олон тогтмол хүн хөв нууцлах заашгүй нууцын асуудал байдаг л та. Харин тэр төрийн байгууллагуудын одоо албаны нууц гэдэг чинь ингээнээр бол төрийн байгууллагын нууцыг хэлээд байгаа байхгүй. Тэр нууцыг хэн тогтоож ийнө гэхээр хууль заасан одоо үндслэлээр хуулийн хүрээнд албан талч буурыг хангаад нууцлж байгаа биш. Аль нэг одоо төрийн байгууллагын дарга нь өөрийн үзмжээр нууцлах ийм боломжийг бид нэр 2016 оны 12 сард хэлсэн. Аймгийн засаг дарга болоод аль нэг яам агентлагийн сайд дарганаар дураараа мэдээлэл нууцладаг байдал арилах нэ. За учир нь төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа албаны нууцыг нь асаж за шууд төрийн нууцын тухай хууль болгон өөрчлөхөөр болжээ. Одоогийн мөрдөгдөж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд бол байгууллага төрийн байгууллага албаны нууцаа бол одоо өөрийн нууцад хамааруулахдаа тануулын байгууллага санал аваад байгууллагын удирдлагын шууд баталчихж байгаа. Тэгэхээр яг гоо энэтэй холбоотойгоор бол бид энэ төрийн болон албаны нууцын тухай хуулийн эрхтийн үр дагавар дүнлэгээ хийж үзсэн. За төрийн байгууллагууд бол үнэлэлгүйгээр одоо байгууллагын албаны нууцыг бол хамааруулад мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм одоо юм өгдөнгүүд ийм зөрчилдөд илэрч байгаа. Энэ албаны нууцад үнэлэлгүйгээр хамааруулж байгаа тохиолдлыг шийдвэрлэхийн тулд албаны нууцын асуудлыг юм бүхэл мөчөнгөө болох уугүй гэдэг асуудлаараа үзлээ амтлын өрнөл бид хуулийн төслөө босгосон. Нууц хаалттай мэдээллийн цаана ямар их эрх ашиг хөндөгддгийг хитгэн сэтгүүлчдийн жишээнээс сонсож болно. За тухайлбал боловсролын зээлийн сан. За хэрвээ энэ асуудал ил болоогүй байсан бол одоо хэрнээ хичнээн ардын хүүхдүүд өөрсдийн боломжоо эрх дарахтай айлын хүүхдүүдэд хулгайлуулах байсныг ч хэлж мэдэхгүй юм а. Боловсролын зээлийн сангийн асуудлыг анх тгийстийг нэвтрүүлгээрээ бид нар гаргаж тавьсан байдаг. Тухайн үед бол нөгөө зээл авсан дүүд тэгээ ямар шалгуур тавигдсан гэдэг гих мэдээллүүд нь бол ерөөсөө нийтэд ил тод биш байсан. Энэний чинь цаана нөгөө нэг зөвхөн одоо мэдээлэлтэй байх эрх мэдэлтэй хүний одоо хамаардаггүй гэдгүүд энэ боломжийг ашиглаад татвар төлөгчдийн мөнгөөр гадаадд сураад ийн үү гэдэг асуудал байсан. Тэгээ анхандаа бол энэ мэдээлэл нь ерөөсөө нөгөө хүний хувийн нууц хамгаалах тухай хуульд хамаарад мэдээлэл өгөх боломжгүй албаныч тэр одоо хүний хувийн ч тэр нууц мэдээлэл байна гэдэг байдлаар мэдээлэл ер нь хомигдмал орчинд байсан л да. Одоо төрөөс одоо яг энэ жидүүгийн зээл ч юм авчиад буцааж төлдөггүй манай аймгийн орлогч дарга тухай үед байсан. Би яг тэр асуудлыг бол одоо сурвалжлаад баг төлөх хугацаанаасаа бүр 10 хэдэн жил өнгөрцөн. Төлөөгөө тэгсэн мөртлөө өөрөө том албан тушаал дээр очсон байдаг тий. Зээд олгосон газарт нь тэр одоо хүний бүх материалууд байж ах хэрэгтэй байхгүй. Одоо хэдэн он зээд авсан, хэдэн хувийн зээд, хэдэн жилийн дараа төлөх ёстой тий. Гэтэл тэр авсан бүх юмыг нь устгацсан байсан. Тэгээд эцсийн үр дүнг нь л үзэх хамгийн гоё байдаг. Тэгээд үр дүнг нь үзсэн төлөвлөсөн.
Албаны нууц ингээд цэгцэрч байгаа ч төрийн нууцын асуудал бас л яригдана. Улсад 134 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэгддэг ногоон автобусны хэрэг дэгдэхтэй зэрэгцэн худалдаа авах ажиллагааг төрийн нууцад хамруулсан байдаг. За өөрөөр хэлэх юм бол төрийн нууцад оруулж байгаа төсвөөс хулгайлдаг систем ногоон автобусны хэрэгээр ил тод болсон гэхэд хэлсдэггүй. За ганцхан энэч биш. Төрийн нууцад орсон гэрээг ил тод болгосноор нүүрсний хулгайн хэрэгч дэгдсэн. 2022 онд Эрдэнэс 5 толгой официалт компани төслүүдээс 9 гэрээг нууцаас гаргаснаар хідэн их найдын хулгайн асуудал сөхөгдөж, улсын хурлын гишүүдээс эхлээд олон улс төр нөлөө бүхий хүмүүс нэр холбогдож эцэстээ ял авсан байдаг. За энэ нууц гих үгний ард COVID-19-ийн төсвийн асуудлыг ч ярих зүйтэй. За нэг хүнийг 8 сая төгрөгөөр имжилсэн гэдэг энэ асуудалд хідэн тэрбумын хулгайн асуудал болж мөрснийг тааж мэдэхгүй юм а. Дараагийн мэдээ. За улсын хурлын гишүүн Тэмүүжин нарын 10 гишүүн санаачлан энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлж 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх зохицуултыг улсын их хурлын асуулгын цаг болгон өөрчлөн нариулсан юм а. За сар бүрийн сүүлчийн 7 хоногийн баасан гарагт ерөнхий сайд өөрөө улсын хурлд орж ирээд гүйцэтгэх засаглалын ажлаа тайлагнаж гишүүдийн асуултанд хариулдаг уламжлалтай өнгөрсөн баасан гарагт шинэ хуулийн зохицуулалтаар улсын хурлын асуулгын цаг явагдсан нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм а. Улсын хурл буюу Монгол улсын парламент бол үндсэндээ мэтгэлцээний талбар байхгүй болсон байсан. Өмнө нь бол ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг яг засгийн газар кабинет ажиллаж байгаа юм шиг ерөнхий сайд юу хүсэж чинь түүнийг ярьдаг. Одоо бол эсрэгээр нь улсын хурлын гишүүд цаг үеийн асуудлаар юу асуухыг хүсэж чинь түүнийг асуугаад ерөнхий сайд бичиж ирээд түнд нь хариулдаг болж байгаа. Өмнө та бүхэн анзаарсан бол сүүлийн баг 3-4 жил ерөнхий сайд улсын хурлд орж ирэх болсон шүү дээ. Тэгээд төлөөний хүн оруулж ирээд улсын хурл сүүлдээ ерөнхий сайдын өмнө ажиллаа хариуцдаг сайдуудтай биш. Яамны хилцийн дарга мэрэгжилтэнтэй л юм яриа сууж идэг болоо өртсөн. Тэгээ ийм хэмжээний парламент гэдэг бол байж болохгүй. Тийм учраас нэгдүгээр ерөнхий сайд бичлэн орж ирдэг болж байгаа. Хоёрдугаар парламентын мэтгэлцээ бий болж байгаа. Ерөнхий сайд нөгөө талд нь сүр хүчний лидер хоёр ижил төвшөнд байр суурийн мэтгэлцээ хийдэг болж байгаа. Энэ мэтгэлцээний соёл төлөвшнө гэдэг нь хардаа ямар соёлыг бий болгодог вэ гэхээр сүдэн засгийн газар. Бид олон жил баг 30 хэдэн жил ярьж байгаа. Парламентын засаг бүхий улс орнуудад сүдэн засгийн газар ажилладаг. Яг ирэх барьж байгаа засгийн газартай ижил хэмжээний дуу хоолойгоор засгийн газар шүүмжилж альтернатив зэрэгцээ бодлого гаргаж ирж аль нь хэрэгцсэн бол энэ улс оронд иргэдэд хэрэгтэй байваа гэдгийг шүүмэлцүүлэх олон нийтээр иргэдээр хилцүүлэх боломж олгодог нээлттэй. Тэгээд тэр механизм амилах гэж байна. Хамгийн чухал амин сүнс нь. За хоёрт нь яг цаг үеийн асуудлаар нийгэм тулгарч байгаа асуудлаар 7 хоногийн дотор асуултаа тавьж хариултаа авах боломжтой болж байгаа. Тэгэхгүй бол үндсэндээ өмнө нь ямар жүжиг тавигдсан бэ гэхээр аль эрт ачаал бүгдгүй болцсон 4-5 сарын өмнөх сэдвүүдийг оруулж ирэл улсын их хурлыг унтуулдаг, бүүйлдэг. Тэгээд дуу цөөтэй бүүйлэгдсэн улсын их хурл бодиттой ороод засгийн газар тянал тавьж чадхаа байцдаг. Тийм байсан бол тэр байдал өөрчлөгдөх боломжтой болж байгаа. Гуравт нь ер нь бол энэ мэтгэлцээ парламентын мэтгэлцээ хөгжсөн газруудад хүчтэй лидер төрдөг юм билээ. Яг гэвэл энэ мэтгэлцээнийг давж үндслүүдээ гаргаж ярьж хилцүүлнэ гэдэг чинь өөрөө бодлогоо таниулдаг, тэр бодлогынхаар лидер хийж чаддаг, манлайлалаа түлхэж чаддаг тэр лидерүүд босч ирдэг юм билээ. Тэгээ манад та бүхэн анзаарч байгаа бол сүүлийн үед лидер төрөхгүй байгаа шалтгаан юу вэ гэхээр энэ мэтгэлцдэг, бодлогоо таниулдаг талбар нь алга болцсон. Тэгээд та бүхэн ардын нам, арц нам хоёрын дарга сонгосон тэр хилцүүлгийг гэсэн анзаарч байгаа бох нэг нь бол гинт хэрэг ярьсаар байгаа хэн баг хулгайч арай гайгүй хулгайч вэ гэдгээ олон нийтэд харуулах гал үзээд байж штэ ардын нам яг ийм аргаар дарга тодруулах гэж оролдож байна. Сүүлийн 8 жил засаг барьсны эрх мэдэл дээр байсныхаа хамаг муухай булаа бузрыг уудалж шийдэж байна. Гэтэл арц намын дарга яаж тодорчлаа? Би энэ намд юу хийж чадах вэ? Манай нам энэ арчлалд энэ улсын хөгжилд ямар дэвшилттэй бөгөөд шийдэмгийн өөрчлөлтийг авчирч чадах уу гэдэг бодлогын мэтгэлцээ явж байсан. Гэмдэргийн мэтгэлцээ биш. Тэгэхээр парламент дээр мэтгэлцээ бий болно гэдгийг нэг хэлж байгаа.
Улсын хурлын асуулгын цаг 2 цагаас хэтрэхгүй ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах хугацаа олонхын бүлгийн асуулт ирүүлсэн гишүүд 15 минутанд багтаан асуултаа асууж хариултаа авна. Цөөнхийн асуулт ирүүлсэн гишүүд 30 минутанд багтаан асуултаа асууж хариулт авна. Ерөнхий сайдаас асуулт асуух үг хэлэх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд нэг удаа 1 минутаас хэтрэхгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж үг хэлж болно. Хариулт өгөх хугацаа 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд нэмэлт тайлбар өгөх хугацаа нэг удаа 1 минутаас хэтрэхгүй байна гэж бас хуульд заасан ёсоор энэ хүү асуулга явагдсан юм а. Дараагийн мэдээг танилцуулъя. Төрийн албыг 9 хувиар цомгдохох засгийн газрын бодлого хөрсөн дээрээ буухтай хүн дээр тусаж байгааг хууль зүйн салбарын хэлж байгаа юм. Жишээлбэл улсын хэмжээнд нийтдээ 709 прокурор ажилладаг. Бусад ажилчдаа нийлүүлбэл прокурорын байгууллага 1500 гаруй ажилтнтай. Угаасаа ачаалал ихтэйн дээр хүний нөөцийн дутагдaltaй байгаа прокурорын байгууллагыг засгийн газар 100 гаруй ажилчдаа хал гэж үргэлжсэн нь салбарынхны гайхширлыг барж байгаа юм а. За магадгүй 7 хоногийн 7 өдөр ажиллах нөхцөл байдал руу ч орох эрсдэлтэй байгааг тэд хэлж байгаа юм. Ажлын бид нэр 5 өдөртэй байдаг бол үнэхээр 6 өдөр сууж нэг өдөр нь заавал илүү ажиллахгүй бол ажлаа багтааж амждаг. Ажлын 6 өдөртэй. Өдрийн ажлын үргэлжлэх цаг 8 хуулиараа байдаг бол бид нар нэг 10-аас 12 цаг сууж ээж тухайн өдрийнхээ бас нэг тодорхой хэмжээний ажлуудыг нугалдаг ийм ажил ачаалтаа ажилтгаа. 709 прокурорын хувьд улсын хэмжээний. Тэгэхэд энэ чинээс ингээд 9 хувиар хасагдчихаар үнэхээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байгааг нэмэх байхад харин ингээ хасагдаад байхаар үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй юм зүйлүүд байгаа гэдгийг та бүхэн бас анхаарч өгөөч гэсэн юм хүсэлттэй байна. Ийхүү төрийн албаны цомгтголоос үүдэн прокурорын байгууллагын ажилчдын ачаалал нэмэгдэж улмаар одоо байгаа хүний нөөцөө алдчих болзошгүйг хэлж байгаа юм а. Харин цагдаагийн байгууллагын хувьд хүрдэн шалгах болон хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдаасаа цомгтгоогүй. Харин бусад бүх нэгжээсээ цомгтгсон гэлээ. За гэхдээ нөгөө талаар хуулиараа 843 оронтой буюу бараг 1000 орчим ажилчдыг нэмж авах шаардлагатай байгаа гэсэн юм а. Гэр бүлийн шүүхтэй холбоотой оронтой заашгүй нэмэгдэхээр байгаа. Дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц 4 сарын 1-ний өдрөөс ашиглалтанд орно. Гэр бүлийн шүүх 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. За дээрээс нь энэ хамгаалалт болон энэ зарим аймагуудын усны хамгаалтыг авах гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Яг энэтэй холбогдуулаад биднэрт 843 оронтой хэрэгтэй байгаа. Ийхүү зарим төрийн байгууллагууд засгийн газраас өгсөн 9% квотыг гүйцээхийн тулд аргаа барж байна. Зарим нь дотоод менежмент хийж давхарсан оронтойгоо хасаж байна. За гэтэл зарим нь халыг ээдж халах боломжгүй угаасаа хүний нөөцийн дутагдaltaй байгааг хэлсэн юм а. Иймд засгийн газраас төрийн байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж өгөх ёстой гэж улсын хурлын гишүүд үзлээ. Энэ чиг үүргийн шинжилгээ гэдэг юм улсын хурлаас баталсан 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг цаашид одоос нэг мөр тодорхой болох тал дээр засгийн газраас тодорхой ажиллах хэрэгтэй байна. Тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй л энэ 9% цомгтгол чинь нэг даргын үзэмжээр хийгддэг асуудал болох гээд байна шүү. Жохон байгууллага дээр шодрог юм хэлждэг, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлждэг, дуурчдаг, ярьсан хүнийг ад үздэг цомгтгол болчих үү дээ. Имч багш нараас бусад төрийн албан хаагчдыг 9%-аар цомгтгож байгаа нь байгаа оноогүй шийдвэр гэдгийг хэлж байлаа. За эхлээд аль салбарт аль байгууллагад давхардсан шаардлагагүй оронтой байна гэдгийг нь судалж тогтоочхоод цомгтголоо хийх ёстой. За үгүй бол энэ цомгтгол даргын үзэмжээр шийдэгдэх эрсдэл бий. За цаашлах юм бол салбарын үйл ажиллагаа доголдоход хүргэнэ гэдгийг ч хэлж байсан юм а. Өнөөдөр төрийн албанаас цомгтголд орсон иргэдэд зориулан хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллаа. За 700 гаруй ажлын байрыг 22 аж ахуйн нэгж санал болгон энэ өдөрлөгт оролцсон байгаа юм а. Гэхдээ тэр бүр таалагдах ажлын байр байхгүй байгааг цомгтголд орсон иргэд хэлж байна. Манай яг мэрэгчлийн яг юу биш болохоор яг төвөөмөл биш болохоор би өөрөө цагуурж болохоор яг хувийн рүү шилжгээд аваад яг үндэ нэг бол үйлчлэг ч юм уу эсвэл каснер ажиллаад ажлын байр бэлэн байд юм. Одоо яг таалагсан юу гэх юм бол юун дээр хөдөлмөр халамжийн юунаас нь сургалтанд нь суулгаад тэрнийхэн дагуу бас ажилтнаас юу зурчилж өгөх юм боломжтой юм. Энэ бүсгүй шиг ховрон мэрэгжид эзэмшсэн хүмүүс дахин сургах замаар дараагийн ажлын байранд бэлтгэж байгаа гэж хөдөлмөр зүйчлэлийн байгууллагад хэллээ. Жишээ нь Зангай цэгийн хажуудаа актийн байгуулан эрэлттэй ажлын байранд шинээр сургаж байгаа юм а. Энэ мэтээр ямар ажлын байр элбэг байна тэр чиглэлээрээ суралцах захиалгаж өгөх боломжийг өдрөлийн үеэр нээж өгчээ.
За аймаг дүүрэг болгон дээр хөдөлмөр халамжуулалтын газар хэлцүүд ажиллаж байгаа. Сумороо болгон дээр ч гэсэн хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байгаа учраас энэ одоо манай харай байгуул болон одоо ажилтнуудтай холбогдож мэдээлэл дэмжлэг бол авч ажиллаж байна. Хамтран ажиллаж байна. Төрийн албан хаагчдын цомгтол энэ жил нийт 13,000 гаруй хүнийг цомгтолсон байна. За ажил олгогчдод доктортой найдвартай эрхэлсэн ажилдаа үнэн ч ажилтан алт эрдэнэсээс илүү үнцэнтэй болжээ. Өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаа хувийн хөвшлийнхэн байнга шинэ ажилтнуудын нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон байгаа юм. Учир нь өнөөдөр хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөр эрхлэх хариуцлага байхгүй байгаа учраас хүний нөөцийн хямрал бодитоор нүүрлээд байгаа юм а. Хөдөлмөрийн харилцаанд энэ мэд соёлгүй хандлагууд их байгаа нь хариуцлагын тогтолцоо үйлчлэхгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтэнгүүд хэлж байна. Нөгөө талаас Монгол улсад ажилгүй иргэн болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хооронд ямар нэг ялгаа алга байна. Өөрөөр хэлбэл ажил эрхэлж байгаа хүмүүс нь татвар төлж нийгмийн сайн сайхны төлөө үйлчилснийхээ төлөө давуу тал эдлэхгүй байна. Тэрч бүхэл ажилгүй хүмүүсээч гүйцэд тоолж судалж бодлого гаргахгүй байна. Хөдөлмөр зуучин байгууллагуудаар очиж бүртгүүлээд ингээд ажил хайж байгаа иргэдэг бол хэлж байгаа. За ажил хийдэггүй иргэн гэдэг маань одоо бас яг тэрийг бол яг бас өнөөдөр бол яг тодорхойлох бол бас хэцүү байгаа. Эдийн засгийн одоо нөхцөл байдлыг ингэж ялгууртайгаар одоо шийдэж өгч чадаагүй менежментийн том алдаа яваад байгаа нь бол яач хүмүүс манай улсад бол харагдаж байна тий. Энэ зүйл байгаа гэдгийг нь бас хэлмээр байна л та тий. Тэгээд яг Монгол бас тийм ажилгүй иргэн айгүй олон байна уу гэвэл одоо статистик тоогоо харсан ч гэсэн ажилгүй иргэд нь айгүй цөөхөн байгаа дээ шүү дээ тий. Өнөөдрийн судалгаан дээр ч гэсэн харагдаж байна тий. Тэгэхээр энэ одоо нөгөө халамжаас хөдөлмөрт гэдэг өрөө тавиад байгаа. Яг халамж аваад байгаа хүмүүсийг яг ийм нөгөө бодиттой тодорхойлж дата судалгаа юм дээр айгуу тийм цэцтэй ажиллах хэрэгтэй муу гэдэг юм харагдаж байна. Хөдөлмөр эрхэлж татвар нийгмийн даатгалаа үнэхээр төлж байгаа иргэд сандал гадаадын визэнд орох эсвэл зээл авахд дэмждэг болж байна. Өөрөөр энэ нийгмийн үйлчилгээг авахд ямар ч нэмэргүй байна. Хүн ам цөөтэй ажиллах насны хүн баг манай улс шиг оронд ямар нэгэн байдлаар ажил эрхэлж татвараа төлөхөд бусдаас илүү амьдрах боломжтой юм гэсэн бодлогын өөрчлөлт хийхгүйгээр ажил эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхгүй. Хувь үнэг биш барыг хамаатан саднал дэмжиж байгаа юм шүү гэж л боддөө шүү. Дэмждэг улс бол арай өөр л ах байсан билгүй гэж л бодож байна. Тэр нь жоохон тостой л гэдэг юм шигсэн. Арай нэг өөр орчинд өсцөөдсөн болохоор тэгээ бид нар ч бол тэгээд багасаа нэг жоохон хэцүү мэцүү өссөн хүмүүс ч юм ингээл яалч тэгэл ажил хийн тэрийг мэдээд байгаа. Тэгээ босдон тэгээд яаж болох гэдэг. Гэтэл бусад улс оронд ч хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийн тусгайлсан бодлогод хэрэгждэг. Жишээ нь Хятад, Солонгос, Япон зэрэг улс оронд төрийн албанд ажилд ороход ахуй амьдралаа бүхэлд нь шийдэж болохоор нийгмийн давуу байдлыг олгодог. Энэ нь өрсөлдөөнийг ур чадварыг хөгүүлэн дэмжсэн бодлого юм. Харин манад ядчил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжсэн бодлого алга байна. 15 жилийн дотор нийгмийн халамжийн төсөв 51 дахин нэмэгдсэн. За тухайлбал 2010 онд халамжийн төсөв 31.5 тэрбум төгрөг байсан бол одоо 2.5 их найт төгрөгт хүрч нэмэгдсэн. Халамж нэмэгдснээр манай улсад эерэг нөлөө тун цөөн гарсан. Харин эсрэгээрээ ядуурл буураагүй худалдан авалт ажлын бүтээмжч нэмэгдээгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын ядуурл 30% байсаар байгаа юм а. Уран чимээг 4 хүүхэдтэй нөхрийн хамт амьдардаг. Жил дараалан төрсөн нэлэх хүүхэдтэй нөхөр нь нуруу өвддөг хоёулаа ажил хийх боломжгүй тул сүүлийн 6-аас 7 жил хүүхдийн мөнгө болон хүнсний толон зэргээр амьдралаа залхуулж ирсэн. Уран чимээг 4-р сараас эхлэн ажил хийж эхэлсэн ч тэдний өрхийн нийт орлого 1.3 сая. Нэг өрхийн 6 гишүүн 1 сая 300 мянгаар 1 сар амьдран гэдэг хүндхэн асуудал гэдгийг хэлж байлаа. Мөнгө 14 оноос хойш. Тэгэл одоо 4 хүүхдийн мөнгө жаад өрөвтэй. Айгүйх нэмэлж байгаа юм шиг дэлж. Манай хүн болохоор ажил хийж амжихгүй нөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэг зөөгөл би өөрөө ажил хийгээл. Хүнсэлмэл маш их нэмэлт. Тэгээ яг хэрэгцээний нөгөө гурил будаа нөгөө цагаан мах тэгэл нөгөө айлгалдын хүнсний ямар хэрэгцээ байдаг тэр бүгдээ л авдаг шүү дээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 7000 гаруй иргэнтэй. Тус хорооны нийт айл өрхийн 20 гаруй хувь нь уран чимгээг шиг амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур айл өрх байдаг. Уран чимгээг 10-аад жил халамж авч байгаа хэдий ч амьдрал нь сайжирсан зүйлгүй. Өөрөөр хэлбэл халамж нүдэ олохгүй буруу чиглэсэн гэж хэлж болно. Одоогоор Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хүнсний толон авдаг 40 орчим айл өрх байдаг. Эдгээр айл өрхүүд давхар хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжигч мөн авдаг юм а. Өрхний эрхийн бичиг гэдэг ямар учиртай юм бэ гэхлээр яг зайлшгүй хүнс авах
шаардлагатай өрхөд олгогддог. Энэ яг ямар юм гэхээр 0-18 насны хүүхэд тэгээ хөгжлийн бэрхшээлтэй өндөр насны гүрүүт байдаг. Эцэгхээ асарч байгаа, асран хамгаалж байгаа энэ болгон бол бүгд ордог. Гэтэ энийг бол хүнсний эрхийн бичгээ бүгд энэ хүн болгон авахдаа босох оноо гэж байдаг. Босох оноо нь бол 400 гас доош оноотой тийм иргэд бас хүнсний бичгийг хамрагдах хэрэгтэй байгаад гэдэг. Манай улсад нийт хүн амын талаас илүү буюу 2 сая гаруй иргэн нийгмийн халамжийн үйлчилгээг энэ онд авсан. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 60 орчим хувь нь халамжинд хамрагдаж байна. Энэ онд халамж авагч иргэдийн тоо 4.4% буурсан ч гэлээ төсөв нь өнгөрсөн оноос 10% өссөн юм. Халамжийн хамрах хүрээ нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа халамж үр дүнгүй байсаар байна. Нийт халамжийн мөнгөний 60%-ийг хүүхдийн мөнгөнд итгэмж зардал эзэлдэг. Халамжийн мөнгө эргэлтэнд орж халамж авдаг иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхгүй. Олон давхар халамж авдаг халамжийн мөнгөөр амьдардаг ажил хийдгүй иргэдийн тооч нэмэгдсээр байна. Эх оны төсвийн анхны хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэх санхүүжилтийг эх оны төсөвт тусгаагүй. Учир нь төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-аас хэтрүүлэхгүй байх хуулийг өнгөрсөн хавар улсын хурал баталсан. Зангиснээр багш нарын цалин нэмэх боломжгүй болсон юм а. Өнөөдрийн байдлаар багш нарын дундаж цалин 1.4-өөс 1.7 сая төгрөг байгаа юм. Засгийн газар нэгэнтээ багш нарын цалин эх онд нэмэх боломжгүй гэдгээ хуулиар шалтгаалan мэдгэгчлээ. Тэгвэл 1.5 сая төгрөгийн цалинтай залуу багш нарт ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломж байдгүй. Уг нь бол хичээлийн хажуугаар төлбөрт сургалт дамжаа явуулах, өдөр өнжүүлэхэд ээлжээр багшлах, хичээлийн хосрогдол хайрлах, давтлага явуулах зэргээр боломж бий гэж хардаг. Гэвч бодит байдал дээр тийм боломж одоо бид нар нөгөө бичиг цаасны ажилтай, за дээрээс нь олон цагийн хичээлтэй нөгөө багш нарын хүрэлцээ багтаасуулаад одоо нэг багш ч уг нь 19 цагтай байтал бид нар ч одоо 30 гаруй цагтай явж байгаа шиг. Тэгэхээр тийм өөр ямар ч тийм сургалт. За сургалтаас гадна залуу хүн ч өөр давхар ажилдаа юу байдгийг бус газар өөр одоо барилга ажиллаж байсан ч яг үү тий. Залуу хүмүүс ч юу л юу хийн. Тэгээд тиймэрхүү ажил хийгээд тэгэхээр бид нар ч ерөөсөө өглөө гараад орой гэртээ орж байгаа. Тэгэхээр тийм давхар орлого олох боломж л ерөөсөө багш бидний хувьд ерөөсөө байхгүй. За бид нар өглөө 8 гэхэд л ирдсэн байх хэрэгтэй. Тэгэл ирээл би одоо манай гэрд жоохон зайтай. Тэгээд нэрийн хооронд явах гэж нэг орой би 8 гээл гэртээ ордог шин. Миний хувьд бол одоо энэ жил 6 настай буюу 1-р ангийг дааж ажиллаж байгаа. За ачааллын хувьд бол ачаал ихтэй. Яагаад бол бид нэр гэртээ ороод бас амардаггүй. За өдрийн 4-5 цагийг бол сургалтын үйл ажиллагаа буюу яг ангидаа хичээл бол заадаг. Тэр 4-5 цагийн хичээлээ заахын тулд би амьдралынхаа бараг 24 цагийн нэг тэгээ бараг худлаа ясанд 10 орчим цагийг бол одоо тасралтгүй хичээлээ бэлтгэхэд бол зориулдаг. Өглөө би ажил дээр 10 гэж ирэл орой гэртээ бас 10 орой 23 22 цаг л тийм л ачаалтай байдаг. Ер нь бол гэртээ би унтах гэж л очдог гэсэн үг. Тэгэхээр энэ их цагийн хажуугаар бид нар бол нэмэлт орлого олох үнэхээр боломж байхгүй. Би ингээ хичээлээ заачаад шууд баяртайгаа явдаг бол хамаа алга одоо цагийн багш ч юм уу давтлага хийгээд дааж хичээлээ заачаад би баяртай гэж хэлж чадахгүй байхгүй. Маргааш би юу заах вэ? Энэ хичээлээ заах нь бол би хэрхэн юу хийх вэ? Одоо хамгийн ихэнд гэхэд дэвтэр бичиж байгаа. Дэвтэр бичээд би 30 40 хүүхдийн дэвтэр 2 ээлжиний дэвтэргээд 60 80 дэвтэр бичнэ гэсэн. Мэдээ зүгээр хараачаад орхихгүй шүү дээ. Маш цэвэрхэн, цифрийн дагуу, элементийн дагуу бичнэ. Тэгэхээр маш их ачаалттай байдаг. Яалчгүй багш нарын ажлын ачаал их байна. Энэ бүх ачаалаас хаширсан дээрээс нь цалин бага ангийн багш нар сургуулаа орхиж өдөр өнжүүлэх төвд ажилд орох хандлага ихсжээ. Шалтгаан нь өдөр өнжүүлэхийн багш багада 2.5 сая төгрөгийн цалинтай. Энэ нь улсын сургуулийн багшийн цалингаас даруй сая төгрөгөөр илүү байгаамаа. Үндсэндээ 7 хоногийн бид нар 40 цагийн төлөвлөлт буюу 40 цаг ажиллах хэрэгтэй. Гэтэ энэ 40 цагийнхаа төлөвлөлтийг хийхэд бол маш их цаг одоо нэг ээлждэг хичээл 35 минутын хичээлийн төлөвлөлтийг бид нар хийхийн тулд 2-3 цаг суудаг гэсэн үг. Тэгэхээр бол ажлын ачаалал ихээ, бичиг цаасны ажлаас их. Гэтэ одоо сүүлийн үед нэг хиймэл оюун ухаан хөгжиж байгаа тийм ээ. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид нараас ажлаа багч гэсэн хөнгөвчлөөд төлөвлөлтөө одоо тэр хиймэл оюун ухаанаа бичүүлэх ийм аргыг ингэж заавал болох юм байна гэдэг бас ингээд шинжилэлт бол байгаа. Засгийн газар нэгэнт багш нарын цалин нэмж чадахгүй юм бол ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Тэгхийн тулд үндсэн хичээлээс гадна хамгийн их ачаал нэмж буй бичиг цаасны ажлаас нь чөлөөлөх зөв гарц гаргалгааг шийдэх хэрэгтэй байгаамаа.
Үзэгч та Тэнгэрлэгтийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Мэдээгээ өргөжлүүлье. За эх хонд эрүүл мэндийн салбарт 1.3 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр засгийн газар төлөвлөсөн 30 гаруй их найд төгрөгийн төсөвтэй манай улсад энэ бол чамлахааргүй мөнгө гэж засгийн газар үзэж байгаа. Гэсэн ч салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэндийн даатгалын санг үр төлбөрөөс нь салгахад хаанаач хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Иймдээч эрүүл мэндийн салбарын төсвийг олон улсын жишгийн дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний 6% хүргэх шаардлагатайг өнөөдөр болсон эрүүл мэндийн салбарын төсвийн хилцүүлгийн үеэр салбарынхан хэлж Төсвийн хилцүүлгийн эхэнд хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны дарга найдлаа өгсөн. За тэрээр өнөөдрийн хилцүүлгээр цалин үлс төсөв нэмэх тухай асуудал биш. За харин оронд нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах тухай шийдэл яриараа гэж хилцүүлэгт оролцогчдод хэлсэн юм аа. За гэсэн чинь энэ асуудал нь эргээд хөрөнгө мөнгөтэй холбогдно гэдгийг салбарынхан хэлжлээ. За ялангуяа эрүүл мэндийн даатгалын сан урт хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа энэ нөхцөлд иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар битгийх л хүртээмжч хэцүү байгааг хэлжлээ. Хэн хизээ хэдий нэмэх нь яг энд ярьдаг төсвийн асуудал биш. Эмчнэрийн цалин ч байна уу, багш нарын цалин ч байна уу? Яг төсвийн хилцүүлгэн дээр ингээд ярих нь, тулгаж байгаад ярих нь бол тохиромжгүй болчиход байгаа юм. Тийм болохоор миний зүгээс бол манай байнгын хорон зүгээс гишүүд юу ярьж байгаа гэхээр яг хариуцж байгаа яамдт нь бодлогын ийм шийдвэрийг 1-2 жилээ биш хэдэн жилээ харж агаад тодорхой гаргачаач гэсэн санал хүсэл тавьж байгаа. Сая найдлаа гишүүн бас хэллээ. Өнөөдөр бид нар бодлогын асуудлаа ярий, цалин үлсний асуудлаа туршин тавьчихъя гэж ашиг байна. Харамсалтай нь улсын төсвийг хилцэж байгаа тохиолдолд бид нэр хүссэн ч бай, хүссэн ч бай цалин үлсний асуудлыг бид нар ярихаас өөр ямар ч арга байхгүй. Нийт нэг 450 орчим эрүүл мэндийн байгууллагаас одоо яг энэ хөлбөмбөлтэй холбоотой цалин үлстэй холбоотой судалгааг сая авсан. Тэгэхэд нийт эмнэлгүүдийн 45.7% нь цалин хөлс нь огт хугацаанд олгохдохгүй байна гэж мэдэрсэн. Нийт эмнэлгүүдийн 54.8 нь өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээр өртөө. Манай эрүүл мэндийн салбар одоо нэг шүдний өвчин болчиход байгаа. Нэг өр авалгын асуудал байгаа тийм ээ. Өнгөрсөн одоо жил 2025 оны 316 тэрбумыг одоо он гараа шийдсэ ингээд шийдчихсэн байгаа гэдэг ийм асуудал яригдээд байгаа. За тийм ойлголттой явж исэн. Гэхдээ сүүлийн үед авж байгаа мэдээллүүдээс харахад бол энэ 316 тэрбум бол энэ жилийн төсвөөс нөгөө хойд хормойгоор аваад урд хормойгоо нөхцсөн юм л арга хэмжээ болцсон юм байна гэж ойлголоо. Тэгэхээр одоо энэ оны төсөвт нь 316 тэрбум чинь дахиад тутчихна. Эмийн компаниуд ханган нийлүүлчихэд 2-3 тэр битгий бол бүр жил хүртэл аваагүй мөнгө аваагүй байж байгаа. Тэрнийхээ тооцохын тулд хүүгийн тооцоод гэтээ дэргүй эрүүл мэндийн даатгалын сан өгч чаддаггүй. Тийм учраас банкнаас зээл авцсан хүүгээ 5, 6, 12 сараар нь тооцоод тэгээ эмчийн үнэтэй болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас бид энэ нэг хэлхийг салгая гэж энэ гинжин холбоог салгаж зөв тогтолцоолоо орё гэдэг байгаа нь энэ шүү. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгөлөгдсөн 300 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд иргэдэд хүрэх тусламж үйлчилгээг тодорхой хэмжээнд хязгаарласан нь үнэн. За гэтэл дахиад 200 гаруй тэрбум төгрөгийн үр өсөх эрсдэлтэй нүр тулчихсан. За гэтэл энэ бүх үр төлбөрийн нэг том шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг оновчгүй зарцуулж байгаа явдал гэж салбарын сайд нь үзэж байна. За ийм зарцуулалтыг нь оновчлох шаардлагатай гэлээ. Харин энэ ажил нь хизээ хийгдэж хизээ дуусах нь тодорхой биш юм. Өнөөдөр дэлхийн зүрхний өдөр тохиож байна. За дэлхийн улс орнууд энэ өдрийг 2000 оноос эхлээд олон нийтийн зүрх судасны эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, олон улсад зүрх судасны өвчнөд тэмцэх хөдөлгөөнүүдийг идэвхжүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн байгаа юм а. За энэ өдрийг тохиолдуулаад улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Адиа Суранг онцолж байна. Алчир охин байхаасаа эмчийн тоглоомоор тоглож энэ мэрэгжлийг эзэмшихийг мөрөөдсөн төвний хувьд энэ хүсэл хүүхдийн гинэн шохорхол бус эртнээс зориг тэмүүлэлт нь болсныг нийслэлийн 84-р сургуулийг сонгон суралцж химийн сонгоны ангийг төгснөөс нь харж болно. Одоо Тэрберг клиникийн профессор тэргүүлэх цэргийн эм зэрэг цолтой мэрэгчлэрээ 20 гаруй жил тасралтгүй ажилласан удирдах албан тушаалын эмч болжээ. Усан 3 дугаар мэдрэлд 2003 онд ирж байхад яг эмч болох тэр нөө хүсэл яг энд эмчээр үлдэн усан эмнэлэгтэй ийм ачаалтай үлдэн гэдгийг бол ерөөсө хүлээж авч байгаа хамт олон шийдтiin бил. Тэгээ яаралтай тусламжийн схений тасгийн эмчнэр маань ингээ хүнд хүн ирлээ. Би 23 4 настай хүнд хүн ирлээ. Бүх хүнд хүн маань манай тасгийн эрхлэгч эмчнэр авчдаг. Тэгээд би хүнээ үзэн тэр хүмүүс бол
1-2 жил биднийг бол юм хамгаалж, сургаж хүнийг яаж хайрлах уу, энэ хүнийг цааш нь энэ салбарт яаж доктортой үлдээх үү гэдгийг тэр тухайн засгийн ахмад эмчнэр болон эмнэлгийн ажилчид дээр нь энэ зөвлөх эмчнэр маань шийддэг гэсэн. Тэгээ урам өгөх үедээ чанга байх үедээ одоо чи хариуцлагагүй байх юм бол энэ дээр ингэж анхаарна, тэн дээр тэгж анхаарна. Ийм одоо жишээл өндөг ингээ газар унахад хагардаг ш. Тэгэхэд бид нар чи өндөг шиг л байх ш. Ингэж сургууль төгсөөд эмч болно гэж байхгүй. Тэр үед хөвөн дээр байж байгаа юм шиг ингээ өлгийдж аваад тэгээ өнөөдрийг хүртэл дандаа сурсаар л ирж байгаа. Зүрх бол хүний мотор. Зүрх тоглоход хүний бие махбод тэр чигтээ тоглолтно. Зүрхний шигдээс болсон бол хүний эргэж сэргэх магадлал ердөө 5 минутаар хэмжигддэг. Тиймээс зүрх судасны засгийн эмч нарын онцлог бол хурд. Тэр онцлогч арай сүрэн эмчээс ажиглагдах ажээ. Хурдан ярьж, хурдан алхна. 2003-ноос 2013 бол бид нэр эмч хийж хахад ерөөсөө зүрх судаллын тасагт бол 70-аас дээш насныхан, 60-аас дээш насныхан, 65-аас дээш насны хүмүүс зөвхөн зүрхний ишмийн өвчин гэж онш тавиулаад ирдэг гэсэн. Даалт хэсэлтэй зүрхний ишмийн өвчин. Эсвэл хавлахын гажигтай. Тэгэхэд сүүлийн үед ковидээс 2020 оноос эхлээд зүрхний хурц шигдээс харвалттай одоо жишээл насан туршид хүмүүс 18 настай хүмүүс хүртэл харуулж шигдээс бол амар маш ихсэж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг нийгмийн байдалтай дээр нь бидний амьдралын хэмжээг буруутай холбоотой үүсэж байна уу гэсэн юм эмчний тухай бодлоо агарын бохирдолтой. Тэгээд энэ хөдөлгөөний дутагдaltaй, арх тамхины хэрэглээ ихтэй бид нар тэрнтэй холбоотойгоор зүрх судасны өвчтөл бол маш залуужхаас одоо ер нь 35-аас 40 насны 35-аас 50 насны хүмүүс бол маш ихээр өвдөж шидээс хүндэрч ирж байна. Тэгэхээр энэ бол бас ковидтэй ч холбоотой байхаг бол үүсэхгүй. Эмчлүүлж гарч ирчгээд эмчийн хаалгач бүрэн хаагдаагүй байхад лам багш минь аварлаа хэмээн сүслэг хандлага монголчуудад түгээмэл. Лам бөөдөө үзүүлэх хатлаа эцсийн мөчөд эмчийг л зорь. Харин тэр тухайд харьцангуй хүлээж таандах ажээ. Мэдээ үргэлжилж байна. За Эслийн наадам 2 дахь удаага Дундгавай аймагт өчигдөр зохион байгуулагдлаа. Манай улсад шинээр хөгжиж байгаа энэ спортод 5 төрлийн тэмцээн шинээр хичээллэгч болон сонирхогч нарын дунд болсон. Энэ наадам нь олон улсын тэмцээнд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх эхний алхмуудын нэг юм а. Элсний наадам нь говийн бүсийн аймаг орон нутагт элсний спортыг хөгжүүлэх улмаар олон улсын тэмцээн орлоонд орлох тамирчдыг бэлтгэх сонгон шалгаруулах зорилготой. Шагаан харваа, элсний волейбол, бадминтон, элсний бүх тэмээний уралдаан гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдлаа. Наадмын одоо гол онцлог нь бол бас цаашид олон улсын одоо бахаранд болох олон улсын тэмцээн байгаа. Одоо Азийн наадам, залуучуудын наадам. За энд одоо манай тодорхой бас төрлүүд оролцох, энд одоо сонгон шалгаруулах, бүгд найрамдах хятад ард улсын Хайнан хотод болох элсний наадам одоо бас эргэжил болох наадамд одоо оролцоолох, сонгон шалгаруулах ийм одоо зохион байгуулалтуудыг цаашдаа хийх юм аа. Тэгээд энэ хөө элсний 2 дугаар наадамд оролцож байгаа нийт тамирчтай спортын өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөж байна. За элсний төрлийн спортын тэмцээн уралдаанууд маань бол дэлхийд бол шинэ тутам хөгжиж байгаа. За Монгол орнд маань ч гэсэн одоо шинэ тутам хөгжөөд анхны одоо элсний наадам маань 2023 онд манай Дундгавай аймагт зохион байгуулагдаж байна. Монголын үндэсний олимпийн хорооноос бол энэ элсний төрлийн спортуудыг хөгжүүлэхийн тулд манай аймгийн одоо тамгын газартай, манай аймгийн цэцэг даргатай хамтран одоо ажиллаж байна. За энэ удаагийн тэмцээн уралдааныг бол манай аймгийн цэцэг даргын зүгээс бол мөн иргэдийн урлын зүгээс үндэсний олимпийн хороотойгоо хамтран одоо энэ дээрх 4 төрлөөр бол зохион байгуулж байна. Манай улсын баг тамирчдын хувьд 2010 оны Азийн наадамд анх удаа эмэгтэй элсний волейболын баг оролцож байсан удаатай. Мөн оноос хойш Аз ТV элсний наадам тогтмол тамирчтай илгээж амжилтаа авихулсаар байгаамаа. 2016 онд Вьетнамд болсон элсний наадамд хамгийн өндөр амжилтыг үзүүлж нэг алт 2 хүрэл медалийг элсний бүхэн төрлөөс хүртэж байжээ. Би волейболын спортоор яг ковидын дараагаас гэх юм бол яг 5 жил яг тасралтгүй үлдчихэж байна. Элсний волейбол нь болохоор яг нэг хоёрыг үрж хоёр болохоор яг ингээд яг нэгнийгаа мэдэрч яг хоёулаа тоглоод нэгнийгаа мэдрээд яг талбай цаагаа яг хамтдаа хувааж авдаг болохоор яг 6 яг том талбайгаа бол илүү яг багийн ажиллагаа илүү их шаардсан. Тэгээд одоо яг тэмцээнд орж байгаа одоо баяртай байна.
Ер нь ирээдүйд мэрэгжлийн тамирчин болъё л гэж боддог. Тэгээд яг дээдлийнхаа дээд үеийн ах нараасаа суралцаад ер нь лигийн мундаг тамирчин болно. Элсэн дээр хөл нөөцгүй спортоор хичээлэх нь үе мөж болчинд бага ачаалал өгч биеийн тэнцвэр хүч чадал тэсвэр төвчээрийг сайжруулдгаараа бусад спортоос өрмөцөө. Шигшээ багийн хувьд удахгүй болох Бахрейний наадамд баг тамирчдаа бэлтгэж байна. Тэнгэрлэгт даваа гарагийн 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.